Монголын багш нарын 7 дугаар их хурлаас 8 дугаар их хурлыг хүртэлх хугацаанд 2023 оны 7 дугаар сард Улсын их хурлын нэгдсэн чуулганаар боловсролын багц хуулийг батлуулж, бүх шатны боловсролын салбарын хүний нөөц, нийгмийн баталгаа, төсөв санхүүжилт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх үүрэг, сургалтын байгууллага, удирдлагын тогтолцооны зохицуулалтыг боловсронгуй болгосноор Монголын багш нарын 7 дугаар их хурлаас дэвшүүлсэн боловсролын салбарын эрх зүйн шинжилгээг хэрэгжүүлэх зорилтыг хангалаа. Түүхэндээ анх удаа боловсролын үндэсний зөвлөлийг ерөнхий сайдаар ахлуулан байгууллаа. Үндэсний зөвлөлийн анх дугаар хуралдаанаар сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Салбарын хэмжээнд төсөв санхүүгийн тогтолцоог шинчилж, хүртээмжээс чанарт зорилгын хүрээнд 2022 оноос боловсролын салбарт гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, багшийн хөгжил, сурагчийн сурлагын амжилтыг санхүүжүүлэх зарчмаар нэг сурагчид ноогдох хувьсах зардлыг шинжилэн тогтоолоо. Багш ажилтны цалингийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, суур цалинг 1.4 сая төгрөгт хүргэлээ. Ингэснээр цалин хөлс 2020 оны түвшнөөс 80-аас 90%-аар нэмэгдсэн. Төсвийн шинжилтээ уялдуулан ерөнхий боловсролын болоод сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааны чанар, багшийн ажлын үр дүн гүйцэтгэлийг үнэлж эхэллээ. Багшийн ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлдэг болж, амжилтаа ахиулсан багш бүрийг цалингийн 15-аас 40%-аар урамшуулдаг боллоо. Ингэснээр нийт багш нарын 50% нь урамшуулалт хамрагдаж байна. Байгууллагын, багшийн, суралцагчийн гэд үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэхээс гадна 2022 онд Монгол улс анх удаа олон улсын сурлагын амжилтын PISA судалгаанд хамрагдлаа. Мөн багшийн болоод сурагчийн өөрийн үнэлгээний системийг хэрэглээнд бүр нэвтрүүллээ. Багш бэлтгэх, багшийг тасралтгүй хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах, багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд багш мэргэжлэр суралцагчийг төлбөрийн хөнгөлөлтөй нөхцлөөр сургаж байна. Багш платформыг ашиглалтанд оруулж, багшийн модуль сургаалт, багшид төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний нэгдсэн цахим системтэй болголоо. Мөн багшийн хөгжлийн үндэсний болоод бүсийн төвийг багш бэлтгэх ихтэй сургуулийг түшиглэн байгууллаа. Боловсролын салбарт тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа багш ажилтны нэг хүүхдийг эрэлттэй тэргүүлэх мэргэжлэр дээд боловсролын байгууллагад үн төлбөргүй сургаж эхэллээ. Багш картыг хэрэглээнд нэвтрүүлж, e-Mongolia системтэй холбосноор багш нар төрийн болоод хувийн хвшлийн зарим үйлчилгээг хөнгөлөлттэй авах боломж бүрдлээ. Монгол-Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүллээ. Энэ төв нь эмнэлгийн төсөлмж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн төсөлмж үйлчилгээ гэсэн үндсэн 2 чиглэлийг хэрэгжүүлж байна. Суглааны цэцэрлэгийн тогтолцоог халлаа. 2022-оос 2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролт хамрагдал 92.5% хүрсэн байна. 2006 оноос хойш хэрэгжсэн үдийн цай хөтөлбөрийг 2021 онд үдийн хоол болгон өргөжүүлж, өнөөдрийн байдлаар 1-5 дугаар ангийн 380 мянган сурагчийг хамруулж байна. Мэдлээ цахим сургуулийг байгууллаа. 2023-аас 24 оны хичээлийн жилд тус сургуульд 467 сургуулийн 10-аас 11-р ангийн 15 мянга гаруй хүүхэд цахим сургуульд суралцаж, 284 багш ажиллаж байна. 2 сургууль тутмын нэгдэн сэтгэл зүйч ажиллаж эхэллээ. 2021-с 23 оны хугацаанд 400 мянга орчим сурагч, 56 мянган багш ажилтнанд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлсэн байна. Нүхэн жорлон хаалгах ажил 17 аймгийн 297 суманд хэрэгжиж байгаа нь манай улсын 3 цэцэрлэг тутмын нэг, ерөнхий боловсролын 2 сургууль тутмын нэг юм.
Боловсролыг хувирган өөрчлөх нэгдсэн үндэсний байгууллагын санаачилгад манай улс нэгдэж, боловсролын салбарт хэрэгжүүлсэн цахим шилжилтийг ЮНЕСКО үнэлж, чемпион орноор нэрлэлээ. Дэлхийн хүүхдүүдтэй зэрэгцэн алхах боломжийг Пирсон идэвхтэй олгож байна. 2023-аас 24 оны хичээлийн жилд 3-аас 4-р ангийнхан математикийн хичээлийн идэвхтэй нь 5-аас 6-р ангид Пирсон англи хэлний цахим платформыг нэвтрүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дохионы хэл, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хиймэл оюун ухаанд суурилсан хүртээмж, шууд хөрвүүлэгч Hand Pro аппликейшнийг нэвтрүүлэн ажиллаж байна. Боловсролын цахим шилжилтийн хүрээнд сургууль бүрийг интернетэд холбож, багш бүрийг компьютержуулж байна. Бүгд найрамдах Солонгос улсын Naver компанитай хамтарч, ерөнхий боловсролын 300 сургуульд дижитал анги байгуулж байна. Сургууль цэцэрлэгийн шинэ эсэлтийг Монголиа системээр дамжуулан цахимаар зохион байгуулдаг болсноор эцэг эх асран хамгаалагчдад илүү хүртээмжтэй, хялбар, шударга, нээлттэй боллоо. Мэргэжлийн болоод техникийн боловсролыг үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж, байгууллагын засаглал, менежментийг шинжлэх, сургалтын хөтөлбөр агуулгыг сайжруулан, олон улсын хөтөлбөрийг туршин нэвтрүүлэх, мэргэжлийн боловсролын 2.5 жилийн сургалтын хугацааг 3 жил болгох ажлыг нэвтрүүллээ. Мэргэжлийн болоод техникийн боловсрол дээд боловсролын шаталсан тогтолцоог бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж, мэргэжлийн болоод техникийн боловсролын 18 сургалтын байгууллагыг өөрчлөн зохион байгууллаа. Зургаан их сургууль нэгдэж судалгааны их сургуулийн суурийг тавилаа. Сургуулиудын хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлэхийн тулд дундын удирдах зөвлөлийг байгууллаа. Дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд чанарын хяналт хийж 88 ихтэй сургууль байснаас 27 сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлан үйл ажиллагааг зогсоолоо. Мөн ихтэй сургуулийн багшгүй сургалтын орчин нөхцөлийн шаардлага хангахгүй байгаа 1286 хөтөлбөрийг хаалаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан 61 ихтэй сургуулийн эренб чансааг анх удаа зарлалаа. Их сургуулийн сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутны сурах орчин, төгсөгчд ажлын байранд гарсан хувь зэрэг нийтдээ 272 үзүүлэлтийг хэмжиж эренбийг тогтоолоо.